оролцож байгаа бид нар бол маш их баяртай байгаа. Оюутнуудаараа нийлж очиж балиа ашигласан. Тэгээ бас сонслоо энд сонсоход үнэхээр гоё байсан. Тэгээд бас эртний тэр түүх гэдэг ч юм уу тэрний удаагаараа бас дахиад одоо Украин бидний Украин хүмүүст одоо монголчууд ийм хүмүүс шүү гэж ойлгуул манай энэ кикбоксыг ойлгуулж чадсан их бас их бид нэр их баяртай байна. Их гоё өдөр байна өнөөдөр. Тэгээд бас Монголынхаа кикбоксынхаа одоо энэ тамирчид болон дасгалжуулагч бүрэлдэхүүнд нийт ирсэн бүх хүмүүстээ бас их бидний бас их баярлалаа гэж хэлье. Нэг өдөр эдэн өдрийг ч гэсэн гоё хамт ингээ бөөнөр өнгөрүүлсэндээ их таатай байгаа. За ингээ Монголд байгаа арга ирийнхэн бол найз бүгдэнд нь тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо нийт оюутнуудынхаа зүгээс бүгдэнд нь сайн сууж байгаа. Бид нэр бүгдээрээ сайн сууж байгаа. Бүгдээрээ гоё байгаа. Удахгүй очлоо шүү. Сарын дараа очлоо гэв. Сарын дараа очлоо. Манай Киевд одоо Национальный авиационный университет гэдэг нисхийн сургууль байдаг. Энд бол энд амьдардаг ихэнх оюутнууд энд суралцдаг байгаа. Тэгээд бас Украинд зөвхөн Киевд ч Украинд суралцдаг бүх оюутнууд Украинд суралцдаг оюутнуудын холбоо гэсэн тийм холбоотой. Тэгээд бид нар жил болгон уулзалт зохион байгуулад уулзаад тэгээ бие тэгээд танилцаад ер нь нэг 2-3 хоногийг бол жил болгон ингэж тогтмол өнгөрүүлдэг байгаа. Энэ жил энэ уулзалт нь манай Киев зохион байгуулагцсан. Тэгээд бид нар бөөнөрөө ингээд Днепр мөрнөөрөө яваад тэгээд ингэж гоё бас монголчуудаа энд Украинд байгаа монголчуудаас Киевээ танилцуулсан. Гэтэ мэдээж гişнээ сайхан ч гэсэндээ Монгол орныг маань Улаанбаатарыг маань яаж гүйцэтгэв бид нар бүгдээрээ энд Улаанбаатараа Монголоо санацгаагаад хурдан Монголд очиод одоо сурсан мэргэжлэрээ Монгол орноо хөгжүүлэх одоо тэр үйлсэд гар бие зүтгэх юмсан гэж бүгдээрээ энд хүлээж сургуулийн амжилтаа төгсөхийн тулд зүтгэж байгаа бүгдээрээ. Ямар ч гэсэн энэ завшааныг ашиглаад гэртээ ээждээ хоёр дүүдээ гэрийнхэндээ найз нартай бүгдээрд нь хайртай шүү удахгүй очлоо охин нь гэж хэлчихэ. Энэ Киев хот бол ер нь маш сайхан ороо. Ер нь энэ ард түмэн нь бол яг спортлог чиглэлээр ер нь хөгжсөн юм болов уу гэж боддог. Ер нь ард засгийн газар мөрт ер нь спорт талааруугаа хөгжүүлсэн юм болов уу боддгоо ер нь. Тэгээд Киев хот ер нь дажгүй. Цаашдаа олон их суралцах хөө гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд энд ташрамд ээж ихч хоёртоо удахгүй очлоо гэж минь дөрөгийг. За энэ завшааныг ашиглаад Монгол сууж байгаа гэрийнхэндээ ээждээ хайртай шүү охин нь утахгүй очноо тэгээд энэ сайн сурж байгаа тэгээд амьдрал одоо бүх зүйл бүгдээрээ айгуу гоё яана тэгээд охиндоо санаа битээ зоорой утахгүй очноо гэж хэлээ. Тэгээд бүгдэнд нь минь төргий та нартай хайртай шүү. Манай сургууль бол маш том сургууль байгаа. Тэгээд манай сургууль бол маш олон мэргэжлэр оюутнуудыг бэлтгэдэг. Тэгээд нийт Монголд суугаа оюутан залуус ирээдүйн Монголынхаа болсон хүчнүүдтэй хандаж хэлгээд манай сургууль ирж суралцаарай гэж хэлээ. Тэгээд бид нар бол ер нь бүгдээрээ нисхийн сургуульд сурж байгаа. Нисхийн түүхийг бичлцэх одноо бичлцэх нисхийн түүхийг бичлцэх ирээдүйн болсон хүчнүүд байна. Тэгээд энэ завшааныг далимдуулаад Монголд суугаа арга гэрийнхэндээ хайртай шүү гэж хэлээ. Удахгүй очлоо. За ингээд гэрийнхэндээ хэлэхэд тэгээд хүүн удахгүй очлоо. Тэгээ бас энэ завшааныг далимдуулаад TM Please болон Монголынхаа кикбоксынхаа холбоонд ингээд баярлалаа бас тэгээд ирээдүйн ажил үйлсэн бас өөдрөг авах болтугай гэд хэлье. За ерөнхийдөө Киевийн тухай, сургуулийн юм тухай бүгд ингээд манайхан ярьчихлаа. Тэгээд би Киевд сурч байгаадаа маш их баяртай байна. Ийм сайхан хотод. Тэгээд энэ ташрамд ээж аавдаа маш их баярлалаа. Охиныгаа ийм сайхан оронд сургаж гад охин удахгүй очноо гэж хэлмээр байна. Каштаны хорон Киевс мэдчилж байна.